Пан гэж дулаан цэглэн станц дэлбэрний ажиллагаа болоод бидний амьдрал юу тохиолддог вэ? Сайн бацхан өнөөдөр та бүхэндээ Монголын эрчим хүчний салбарын зүрх гэж хэлж болох дулаан цэглэн станц түүний ажиллах зарчим ач холбогдол болон сонирхолтой баримтуудын талаар ярьж өгөх гэж байна. Дулаан цэглэн станц гэж юу вэ? Юуны өмнө дулаан цэглэн станц гэдэг нь туш ашиглан цэглэн болон дулаан үйлдвэрлэдэг үйлдвэр юм. Хэрхэн ажилтдаг талаар ойлгоцгаая. Дулаан цэглэн станцтай ажиллах зарчим нь маш энгийн бөгөөд нүрсийг 100 шатааж дулаан гаргана. Энэ дулаанаар усыг өндөр температурт халааж өндөр дарахлалтай уур үүсгэнэ. Үүссэн уур турбиныг маш хурдтай эргүүлдэг бөгөөд турбин ирэхэд генератор ажиллаж цэглэн үйлдвэрлэгдэнэ. Харин энэ өндөр температуртай уурын дулааныг ашиглан халаалт халуус хот руу түгэдэг. Ингээд нэг станц цэглэн ба дулаан гэсэн хоёр ашигтай үйлийг нэгэн зэрэг гаргадаг. Яагаад Монгол дулаан цэглэн станцууд хамгийн чухал вэ? Монгол улсын эрчим хүч үйлдвэрлэлийн талаас 80% дулаан цэглэн станцууд өвөлдөө 40-ээс хүрдэг уурын цэглэн манай орнд зөвхөн цэглэн гэлгүй хот аймагуудын хөдөлсөгийн халаалтын 90% дулаан цэглэн станцууд. Өөрөөр хэлбэл Улаанбаатарын гэрэл халуус, халаалт бүгд дулаан цэглэн станц дээр тогтож байдаг. Монголын хамгийн том станц болох 4-р дулаан цэглэн станц нь нийслэлийн эрчим хүчний 70% хүртэлх хувийг дангаараа хангадаг. Мөн цэглэн эрчим хүчний 772 мегаватт ба дулаан эрчим хүчний 1586 гигаваттаар дангаараа үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрлэдэг технологийн уур нийлүүлэн төвийн бүс эрчим хүчний хэрэглээний 58.7%-ийг хангаж Улаанбаатар хотын дулаан хангамжийн 54.7%-ийг мөн адил дангаараа хангадаг. Сонирхолтой баримтуудаас хуваалцаад 4-р дулаан цэглэн станц нь өдөрт 10,000 гаруй тонн нүрс шатаадаг. Нэг турбин минутанд 3,000 гоо дайргана. Энэ нь онгоцны хөдөлгөөний эргэлттэй дүүцгээс эргэлт гэж тооцдог. Уурын даралт нь 100-аас 160 атмосферт хүрдэг. Давуу тал нь утааг ууруулж гэр оролт яндагийн тоог багасгадаг ба эрчим хүч, халаалт, халуус бүгдийг нэг дорш шийдсэн байдаг. Үн доктортай, найдвартай их үсэртэй юм. Сул талбай шийдлүүд. Мэдээж дулаан цэглэн станцууд нүүрс ашигладаг тул агаарын бохирдол, үүсгэн, хүлэмжийг нэмэгдүүлдэг. Гэхдээ орчин үеийн шүүлтүүр үнс боловсруулах, нүүрс багасгацуулдаг өндөр хүчин чадалтай турбин автомат удирдлагын системүүд төснөр сөргөнөлөг багс. Ирээдүйн чиглэл Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилдэрч байгаа тул дулаан цэглэн станцуудыг шинжлэх, хаягдл дулаан ашиглах технологи, нүүрсний хэрэглээ бууруулах, зэрэгт их өсвөртэй хослуулах зэрэг томоохон өөрчлөлтийг бийжж байна. Ихэнд дурдсан манай станц манд хэлбэрж ажиллагаагүй бол Улаанбаатарын ихэнх цэглэн дулаан шууд тасаж хот бүхэлдээ харанхуй гэдэг бол энэ дорн сууц имлэг шууд шугам хоолой бүртэл хөлдөж амнаас нь аюултай нөхцөл үүснэ. Мөн эдийн засгийн зогсон байдал доош Монгол улс өндөр үнээр гадаадд цэглэн авах шаардлагатай болно. Эцэст нь энэ бүхний дүгнэж хэлбэл дулаан цэглэн станц бол Монголын амьдрал, эдийн засаг, хотын халаалт, цэглэн хангамжийн тулгуур тул түүний ажиллагаа доголдох нь улстай хүн дүр дагавар авчирна. Ийм станцуудыг тасралтгүй шинжиж, найдвартай ажиллагаар хангах нь бидний өдөр тутмын аюулгүй байдал, хөгжилд нэн чухал үүрэгтэй.